Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Dark Files Mongolia сувгийн маань эхний дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай сувг нь Монголд болсон гэмт хэрэгүүдийн талаар ярьдаг бөгөөд энэ удаагийн дугаараар гэр бүлээс гадуур харилцаанаас үүдэлтэй хүн амны хэргийн талаар ярих болно. Ингээд хэрэглүүгээ орцгоё. 2024 оны 8 сарын 27-наас 28-ны шилжих шөнө Сонгон хайрхан дүүргийн 33 дугаар хороо дугаар тоотод орших нэгэн иргэн шөнийн 12 цаг орчмын үед хашаандаа жорлонд бие засгаар сууж байтал хашааных нь хаалгыг хэн нэгэн маш хүчтэй зохиод байхаар нь жорлонгоос гарч хашааныхаа хаалгыг онгойлготол их хэмжээний бензин үнэртүүлсэн хүн зогсож байсан. Харанхуй байсан учраас айгаад гар утасныхаа гэрлийг тусгаж хартал чармай шалтан эмэгтэй хүн биеийнх нь их хэсэг нь түлэгдэж улаан ягаан өнгөтэй болчихсон. Толгой ус нь хуйхлагдаж түлэгдээд арзайчихсан байдалтай. Миний амийг авраад яаралтай түргэн дудаад өгөөч, над руу хүн бензин цацаа шатаачлаа гэх зүйлийг айж сандарсан байдалтайгаар ярьсан. Тухайн иргэн сандраад 102, 103 руу дуудлага өгсөн. Удалгүй цагдаа болон төрхөн тусламж ирж шатсан эмэгтэйг гэмтлийн эмнэлгийн түлэгийн тасагт хүргэж өгсөн. Ойролцоогоор 1 орчим цагийн дараа дахин нэг түлэгдсэн эрэгтэй хүн тус эмнэлэгт хүргэгдэж иржээ. Энэ эрэгтэй нь шатсан эмэгтэйг шатаагаа цугтаасан гэх хүм мөн байсан бөгөөд гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхдаа энэ хоёр нь уулзалгүй эмэгтэй нь шархаад илэлгүй эмнэлэгт хүргэгдснээс ердөө 10 орчим цагийн дараа харамсалтай нь амьсгал хураасан. Ингээд цаашдаа шатсан эмэгтэйг ам хохирогч шатаасан эрэгтэйг хэрэгтэн гэд яриад явъя. Ам хохирогчийн хувийн мэдээлэл гэвэл бага насны 4 хүүхэдтэй нөхрийн хамт сургуулаа амьдардаг байсан. Хэрэгтэн гийн хувийн мэдээлэл гэвэл Улаанбаатар хотод төрсөн 37 настай боловсралгүй, мэргэжилгүй, ажилтай, ам бол 5 эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. 2003 онд хулгайлах гэмт хэрэгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийдүүлж байсан юм байна. Ам хохирогч хэрэгтэн хоёр ямар холбоотой хүмүүс вэ гэхээр энэ хоёр нь нэг газар ажилладаг байсан. За эндээс дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь ам хохирогч нөхөртэйгөө хэрэгтэн нь эхнэртэйгээ хамт ажилладаг байсан бөгөөд өөрөөр хэлбэл энэ дөрөв нь ажлын байран дээр танилцж нэгнийхаараа орж гардаг гэр бүлийн сайн найзууд байсан ч ам хохирогч хэрэгтэн хоёр нь 2023 оны 12 дугаар сараас эхлэн байнга л уцаар яриад ойр дотн байсаар нууц амиргийн харилцаатай болсон байв. Ингээд бичлэгийн ихэнд дурддагдсан үйл явдлаас өмнөх үе рүү буюу хэрэг болсон үйл явдлыг ярив. Тухайн шөнийн хэрэг болсон газрын ойролцоох дэлгүүрийн эзэн хуурай дүүгийн хамт шөнийн 12 цагийн орчмын үед дэлгүүрээ хааж байхад хэрэгтэн хурж ирээд хуурай дүүгээс нь тамхи асуухт нь дүүн нэг ширхэг тамхи өгтөл тэр хүн гадраас чулуу аваад хажуугаар нь өнгөрсөн саарал машины цог руу чулуу шидсэн. Харин саарал машиныг унаж явсан эмэгтэй ам хохирогч байсан. Ам хохирогч хэрэгтэн хоёр нь энэ үйл явдал болохоос хэдхэн минутын өмнө дэлгүүрийн баруун хойд талд хэрэлдээд байсан бөгөөд эрэгтэй нь тухайн эмэгтэй гिचи янхан гих мэтээр хараагаад зогсож бай гэд орлоод байсан бол эмэгтэй нь дэлгүүрийн зүүн урд талын болонд очиж зогсоод суу явъя гэд орлоод байсныг дэлгүүрийн эзэн гэрчилсэн байдаг. Ингээд тэр хоёр нь цааш ам хохирогчийн гэрийн гадна очиод хэрүүл маргааны улмаас нэгнийгээ шатаасан. Хэргийн газар цагдаа нарыг очиход бензин үнэрсэн ундааны сав, шатсан хувцсны үлдэгдэл, шилэн хагарсан автомашин, ногоон болон шар өнгийн 2 ширхэг асаагуур байсныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Хэрэгтэн энд хэрэг үйлснийхээ дараа хашаандаа гаражныхаа ажлыг хийгээд байж байсан иргэнтэй таарлсан. Ингээд тухайн үед хэрэгтэн ээтэй таарсан иргэний мэдүүлгийг хүргэе. Хэрэг болсон шөнө 12 цаг 30 минутын орчим гадаа гаражныхан ажлыг хийж байтал арх уучсан согтуу ямар нэгэн хувцасгүй дээгүүрээ адяал хүнжилшиг зүйл ороосон тухайн хүнжил нь нийл цус болсон байдалтай хүн намайг уцаараа яриулж хаж манай эхнэр рүү залгаад өгөөч гэж гуйхаар нь би уцаа өгтөл миний утаснаас нэг дугаар руу залгаад цаад хүн нь уцаа авахгүй нэг удаа авчаад эмэгтэй хүн байна уу гэж хэлжгээд өөр зүйл яриаггүй. Би тэр хүнээс юу болсон талаар асуугаад би энэ дээр 2-3 найзтайгаа арх ууж байтал тоглож байгаад миний дээрээс бензин асаад ална гэд намайг хорлцглоо. Тэгэхээр нь би цутаачлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаа дудаад өгье, түргэн дудаад өгье гэж хэлтэл тэр хүн би өөрөө дуудчихна гэж хэлээд гүгээд явчихсан. Тухайн хүний 2 гар
цээж 2 хөл нь хүтүүлэгдсэн байдалтай байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Харин одоо шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцсан амь хохирогч зохицын шинжилгээгээр биеийн нийт гадаргуугийн 90-95%-ыг хамарсан 3-ын АБ 4-р зэргийн түлэгдэлд баруун 3-4-р хариуны хугарал гэмтэл тогтогджээ. Уг гэмтэл нь мохоо болон халууны химийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл өөрөө өөртөө үүсгэх боломжгүй амь хохирогч нь тодорхой хугацаанд амьд байх боломжтой учирсан гэмтэл нь амьдтаа үүссэн. Амь хохирогчид өвгөлт хүргэх арга хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч нь халуун ба химийн үйлчлэлээр биеийн нийт гадаргуугийн 90-95%-ыг хамарсан түлэгдэлтийн улмаас түлэнхийн шок болон олон эрхтний дутагдлаар нас баржээ. Ходоод нь бүрэн боловсрсон шингэн агууламжтай амь хохирогчийн биед эсэргүүцэн тэмцэлсэн гэмтэл тогтоогдоогүй. Амь хохирогчийн цус ходоод нь спиртийн агуулмж илрээгүй. Шүүх биологийн шинжилгээгээр үтрээний наалцад эр билгийнээс илэрсэн. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Харин одоо хэрэгтэн Эгийн шүүх шинжилгээний дүгнэлтийг танилцуулъя. Биеийн нийт гадаргуугийн 25-аас 30%-ыг хамарсан 2-оос 3-р зэргийн түлэгдэл гэмтэл тогтогдсон. Дээрх гэмтэл нь өндөр химийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4-1-ийг 21 зааснаар хохирлын хүн зэрэгт ордог юм байна. Харин хэрэгтний сэтгцэд хийгдсэн дүгнэлтээр сэтгцийн онш нь эрүүл хэрэгтэн сэтгцийн ямар нэгэн өвчингүй болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлж мэдүүлэг өгөх чадвартай гэмт хэрэг үйлдэх үед болон үйлсний дараа сэтгэл санааны зочрол болон өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрээгүй гэх дүгнэлт гарсан юм байна. 2025 оны 4 сарын 1-нд шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдааны үеэр хэрэгтэн Эгийн өгсөн мэдүүлгийг хүргэе. Хэрэг болдог өдөр манай ажлынхан мал бортох руу явсан. Бид нарыг мал бортох дээр очиход талигаач өөрийнхөө зам дээр шарилжаа хадаад зогсож байсан. Тухайн өдөр ажлаасаа 19 цаг өнгөрч байхад буугаад аавынх руугаа алхаж явхад талигаач над руу миний машины дугуй хагарчлаа. Чи солиод өгөөч гэж дуудсан. Би цэнхэр дэлгүүрийн дугуйн засвар дээр очиж машины дугуйг нь сольж өгсөн. Тэгээд би явлаа гэсэн чи би хүргээд өгье гэд хүргэж өгсөн. Намайг болгочгаад машинаа сүртэй хаацлаад явсан. Удалгүй над руу дахид залгаад машиныхаа түлхүүрийг авъя гэд залгасан. Би түлхүүрийг нь өгөөд замаараа дэлгүүр ороод тамхи болон 2 лаз пив аваад аавындаа орсон. Талигаач над руу байн залгаад чи хүрээдэр уулзах хэрэг байна гэд дуудаад байсан. Би таксидад очтол талигаач машинтайгаа над дээр ирээд чи оройтож ирлээ гэд ууралсан. Тэр хаваар машинтайгаа хаадаж тавхиад байсан. Би зогсооч гэж хэлээ зогсохгүй болохоор нь чулуу аваад шийдсэн. Тэгээд машинтайгаа гэрээгээ гадаа очихт нь би за чи гэртээ ирсэн юм чинь одоо ороод амар би явлаа гэж хэлсэн чинь би чамайг явбал амиа хорлон шүү гэд савтай зөвлийг өөрлөвгээ цацаад байсан. Би савтай зүйлийг нь булааж аваад шидчихгээд эргээд харахад гал ассан байсан. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Би ийм зүйл хийгээгүй гэх мэдүүлгийг өгсөн. Одоо эмнэлгийн ажилтны мэдүүлгийг хүргэе. Би тухайн эмэгтэйгээс чиний нэр хэмбэ гэхэд надад нэрээ хэлсэн. Би ар гэрээ чинь нутас байна уу гэхэд би нялх хүүхдтэй хэрэггүй. Манай ээж өндөр даралттай байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би юу болсон бэ гэж асуухад тухайн эмэгтэй цуг явж байсан залуугийн минь эхнэр намайг ийм болгочлоо. Хамт явж байсан залуугийн эхнэр бид хоёрыг шатаачлаа гэж хэлсэн. Тухайн үед манай эмнэлэгт 2 хүн шатсан дуудлага ирсэн бөгөөд нэг нь эмэгтэй юм байна. Нөгөөх нь сүүлд ирсэн эрэгтэй хүн юм байх гэж бодоод түүний эхнэр имээс та өчтөр ээдээ байсан хүн мөн үү гэж асуухад тухайн эмэгтэй мөн байна. Би ээгийн эхнэр байна гэж хэлсэн. Тэгэхээр би шатсан эмэгтэй Э2 яагаад шатаж бензин төлөгдөх болсон юм бэ гэхэд эхнэр нь энэ хоёр амьдралаасаа уйдсан юм байлгүй гэж хэлсэн гэх мэдүүлгийг өгчээ. Амь хохирогчийг эмнэлэгт хүргэсний дараа өөрийн төрсөн дүү сахисан бөгөөд төрсөн дүүгийнх нь мэдүүлгийг хүргэе. Би талигаач эгчийн хажууд очиод орыг нь засаад ойр зүйл хийж байхад эгч маань ухаантай байсан. Хэсэг хугацааны дараа манай аавын талын ах дүүнэр ээжийн том эгч том ах нар өрөөнд орж ирж уулзахад талигаач эгч та нар яах гэж цуглчихсан юм бэ? Би зүгээр байна.
Наад хүмүүсээ тараа та нарын даралт ихслэе гэж хэлж яриад орж ирсэн хүмүүсийг бүгдийг таних байсан. Тэр хүмүүсийг гарсны дараа ус ууя гэд байсгийгээд л ус уугаад байсан бөгөөд ерөөсөө унтаж чадахгүй байна гэж хэлээд байсан. Би уулгачаад та яагаад ийм болчихвоо гэж асуугаад эм чин надад өөрийгөө шатаасан гэж хэлж ойлгуулсан болохоор яагаад өөрийгөө шатааж байгаа юм гэж хэлтэл талигаа чигч ямар нэгэн зүйл хэлэхгүй дууга хурааж байгаад унтчихсан. 10 орчим минут унтчихаас ирэхээр нь би дахиж асуугаад энд нэг залуу түлэгдээд ирчихсэн байна гэж хэлтэл талигаа чигч тэр залуу хэр түлэгдсэнийг асуухаар нь би таныг бодвол арай гайгүй өвдөгнөөс дэш 70-80% түлэгдсэн байхаа гэж хэлтэл талигаа чигч би өөрийгөө шатаагаагүй тэр залуу намайг шатаасан гэж хэлээд хажууд нь хэн байна гэхээр нь би нэг эмэгтэй байна гэж хэлтэл би тэр эмэгтэйтэй уулзмаар байна гэж хэлээд байсан. Гэхдээ тэр эмэгтэйтэй уулзаж чадаагүй бөгөөд нөгөө хүмүүс дээшээ гараад явчихсан байсан. Тэгээд игч маань шээж чадахгүй байна гэж хэлсэн бөгөөд үүрээр 5-6 цагийн үед эмч орж ирээд тайвшруулах тариа хийгээд унтуулсан. Игч маань 1 цаг гарan унтаж байгаа сэрэгтээ ухаан нь самуурсан байдалтай би хаана байгаа юм хүүхдүүд дээрээ очимоор байна. Миний хүүхдүүд гих зэрэг зүйл яриад усуумаар байна. Миний бие өвдөөд байна гих зүйл яриад байсан. Тэр үед эмчнэр ирээд тусламж үзүүлж байхад амьсгалах аппарат хийгээд явсан чинь 30 орчим минутын дараа зүрхэн зогссон. Гэт яаралтай тусламж үзүүлэхэд игч маань тусламж авахгүй 10 цагийн орчимд нас барсан гэх мэдүүлгийг өгчээ. Ам хохирогчийн нөхрийн мэдүүлэг. Би талигаачтай 2012 онд танилцаж албан ёсны гэрэлтийн баталгаа байхгүй ч 9 сараас 9 насны 4 эрэгтэй хүүхэдтэй. Бид гэр бүлийн хамтаар дугаар тоотод амьдраад 8 гаруй жил болж байгаа юм. Би 2017 оны 6 дугаар сараас сонгон хайрхан дүүргийн тогтчил үйлчилгээний газарт ажиллаж эхэлсэн бөгөөд харин талигч 2023 оны 10 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн. Бид хоёртай хамт хэрэгтэн гэх залуу эхнэр эмийн хамтаар ажилладаг байсан бөгөөд бид дөрөв гэр бүлийн найзууд болж нэг нэгнийхаараа орж гардаг байсан. 2024 оны 3 дугаар сард би ажлаа тараад оройтож ирэхэд талигч болон хэрэгтэн хоёр нь бэлгийн харилцаанд орж байгаад надад баригдаж байсан. Тэгээд би талигчтай ярилцаж байгаад би хүүхдүүдээ аваад салахаар болж 2024 оны 7 дугаар сарын сүүлээр хүүхдүүдээ аван нийтийн байр түрээсэлж амьдрах болсон. Хамгийн сүүлд 2024 оны 8 дугаар сарын 27-ны орой над руу залгаад хүүхдүүдээ асуугаад би ажилтай байна. Хоёулаа эвлэрээ. Цаашдаа ингэж тусдаа амьдрахаа болъё. Би энэ хүнээс салмаар байна. Маргааш хүүхдүүдийн цэцэрлэг дээр уулзъя гэж ярьсан юм. Тэрнээс хойш над руу дахиж холбогдоогүй бөгөөд 2024 оны 8 сарын 28-ны шөнө цагдаа над руу залгаад талигчийг түлэгдсэн талаар хэлсэн бөгөөд би түлэгийн эмнэлэг дээр очиж уулзахад надаас хүүхдүүдээ асуугаад өөр ямар нэгэн зүйл асуугаагүй. Би талигч болон наранд 2023 оны сүүлээс гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж дотн харилцаатай байдаг болсон. Энэ хоёр арх согтууруулах ундааны зүйл нилээдгүй хэмжээгээр хэрэглээд байдаг юм шиг анзаарагдсан. Харин манай гэрт байж миний эхнэртэй явуулдаж байж намайг зодно гэд их дээлгээд байдаг юм гих мэдүүлгийг өгсөн байдаг. Шүүх хурлын үеэр хоёр талуудын өмгөөлөгчийн байр суурь, хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч, хэрэг давагдсан баримтаар хохирогчийг онц харгас хэрцгий аргаар галдан шатааж амь насыг нь хохироосон болох нь тогтоогдож байна. Иймд улсын ялагчийн саналыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 19,123,530 төгрөг болон сэтгэл санааны хохирол 112,800,000 төгрөгийг тус нэхэмжилж байна гэсэн бол шүүгдэгч гийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн хизээ хинээс ямар тослогооны бодис авсан хэрхэн хэрэгэлсэн талаар бодиттой тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүгдэгчийг бензин цацаад шатаасан мэтээр ярьж нэг талыг хэтэрхий барьж байна. Амь хохирогч гэмтлийн эмнэлэгт очиод ухаан санаа нь эрүүл байж байхдаа дүүдээ ярьсан зүйл нь шүүгдэгчийн эхнэр нь намайг шатаасан гийн би ямар байна гэд дэрэгт нь ямар хүн байна тэр хүнтэй уулзмаар байна гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад тухайн савтай бензин хаанаас хинээс гарсан бэ гэдгийг нарийвчилж тогтоох ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь амь хохирогчийг шатааж алсан гэх баримт нотлохоо хангалтгүй. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл зааснаар эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй зүйл гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Ийм шүүгдэгчийг холбогдох хэргийг цагаатгаж өгнө гэсэн байдаг.
Ингээд шүүхийн шийдвэрийг танилцуулъя. Шүүгтэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 19,123,530 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлөх. Эрүүгийн хуулиар хүнийг онц ноцтой харгас хэрцгийгээр алсан хэрэгээр гэмт буруутай тооцсон дав заалтах хэрэгтэйгээр 15 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагт эдлүүлэх ялаар шийтгүүлсэн. Харин амь хохирогчийн ар гэрэн сэтгэл санааны нөхөн төлбөртөө хэмжилсэн 112 сая 800 мянган төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй хэвээр үлдээсэн байдаг. Нэмж 4 дахь шүүгцэг эмийн дээрээс шүүхийн хилэлцүүлгийн үед нийт 10 гаруй гэрчин мэдүүлэг байсан. Тэгээд хэрэгээ товч буюу тодорхой байлгах үүднээс 3-4 гэрчин мэдүүлгийг нь авч ярьсан байгаа. Миний нэг хайгаад олоогүй нэг гэрчин мэдүүлэг нь хэрэгтэн гэд байгаа хүний эхнэрийн мэдүүлгийг олж уншиж чадаагүй. За тэгээд өнөөдрийн хэрэг маань буруу хүнтэй нийлж буруу харилцааг үүсгэснээс болж амь насаараа хохирсон маш харамсалтай хэрэг байлаа. Энэ хэрэгээс болж хохирсонд нөхөр дөрвөн хүүхэд нь л надад бол маш өрөвдөлтэй санагдсан. Мөн өсөөж гарч амжаагүй тийм нялх 9 сартай хүү ээжийнхээ ангирт эрхлэх хугацаа нь ямар богино байсан бэ гэж бодгоор л гол зурагдаж байлаа. Дэлхийн аль ч улсад гэр бүлээс гадуур харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэгүүд маш олон байдаг. Элэг бүтээн амьдрал шиг сайхан юм хаа байх вэ? Үр хөхөд хань ижлийнхээ төлөө 3 дахь чэтгээдийн сүдрийг гэр бүлдээ бүү тусгаарай л гэж хэлмээрээ. Ингээд бичлэг маань таалагдсан бол лайк дарж subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.